Сайн өдрийн мэнд хүргэе. Дорногов аймгийн Дэлгэрэх сум цагаан хад багт байрлах Засаг Чандман Mines компани Чандман уурхаан үйл ажиллагаа болон тэнд өрнөж байгаа бүтээн байгуулалтын ажлыг та бүхэнд одоо Монгол улсын эдийн засгийг нуруунд дээр өөрлөсөж яваа уул уурхайн салбарын төлөөлөл болсон Засаг Чандман Mines компани Чандман уул төслийг санаачлан 2008 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Чандман уул төслийн хүрээнд Дорногов аймгийн Дэлгэрэх сум цагаан хад багт байрлах Чандман уурхайд 2012 оноос төмрийн хөдрийн хуурай ба нойтон баяжуулах үйлдвэрлэлийн ажил явагдаж 2016 оноос эхлэн зэсийн хөвлөн баяжуулах үйлдвэр болон өргөжж одоо бүтээн байгуулалтын ажил амжилттай үргэлжилсээр байна. Чандман уурхайн өмнө нь төмөр хөдөр боловсруулж байсан бол энэхүү бүтээн байгуулалтын ажил дусснаар Жорг стандартаар баталгаажсан зэс алт төмрийн хөдөр боловсруулах юм. Засаг Чандман Mines компани хэрэгжүүлж байгаа Чандман уул төсөл нь ашиглалтын зардал болон эрсдэл багтаа бөгөөд жилийн 100 сая долларын борлуулалт түүхий ойрын 20 жилийн турш мөнгөн хөрөнгө босгох үр дүн өндөртэй төсөл юм. Энэхүү төсөл нийтдээ 80 гаруй сая долларын өртгөөр хэрэгжиж байна. Төслийн хүрээнд баригдах үйлдвэрийн барилгуудыг танилцуулбал. Яг одоо Засаг Чандман Mines компани Чандман уурхай дээр баяжуулах үйлдвэрийн барилга угсралтын ажил эд дундаа өрнөж байна. Өнөөдөр ажлын явц ямар байгаа талаар талбай инженер Барчимэг үргэлжлүүлэн та бүхэнд мэдээлэл хүргэх болно. За баярлалаа. За тэнд харагдаж байгаа манай хуурай эсгийн барилгын үйлдвэр, хуурай баяжуулах үйлдвэрийн барилга ерөнхийдөө бетоны суур, тоног төхөөрөмжийн суурийн ажил маань угсрагдаад дууссан. Одоо цахилгаан газар дуулгын ажил явагдаж байна. За энэ харагдаж байгаа хэсэг бол нойтон үйлдвэрийн барилгын бетонын суур, тоног төхөөрөмжийн суурийн ажлууд явагдаж байна. За манайх энэ нийт барилгынхаа бетоны марканда ер нь бол төслийнхаа марканд хүрж байгаа. Арматурын хувьд бол Улаанбаатар менежментийн А500SP гэдэг өндөр чанарын арматур хэрэглэж байгаа. За энэ хэсэг бол манай зэс хадгалах байр байгаа. Нойтон баяжуулах үйлдвэр нь тэнхилгээрээ 78-ыг харьцан 63 м хэмжээтэй 4914 м квадрат талбайтай 18 м өндөр барилга юм. Зэс хатах хэсгийн барилга нь 1975 м квадрат талбайтай 16 м өндөр үндсэн барилга. Энэхүү барилга байгууламжуудыг дагалдаж технологийн F24, F53 м хэмжээтэй төмөр бетон хийцтэй өтгөрүүлэгч 1000 м куб усан нөөцлөх усан сангийн барилга. Зойртойгоо 2 давхар 945 м квадрат талбайтай захиргаа аж ахуйн барилга. 110 кВт-ийн дэд станцын удирдлагын барилга. Кемп уурхаагаас 1.2 км орчим зайд 2 га талбайд ижүүрэн тогтчлттой ногоон байгууламж, спортын талбай, эргэн тойрон хашаатай, бие даасан инженерийн шугам сүлжээтэй, цэвэр ус, цахилгаан, өндөр хурдны интернеттэй барилга. Ахуйн бохир усыг цэвэршүүлэх төхөөрөмж суйрлуулж, усыг 98% цэвэршүүлэн буцааж ашиглах технологигч нэвтрүүлнэ. Ажилчдын амрах 3 давхар 1900 м квадрат талбайтай
гал тогооны нэг давхар нь 710 м квадрат талбайтай төмөр бетон каркасан болон тоосрын хийцтэй барилга. Дээрх барилгуудыг дулаанаар хангах халаалтын 100-ны хэсэг, ажилчдын хувцс угаах угаалгын хэсэгтэй 700 м квадрат талбайтай барилга, цахилгааны ил байгууламжийн барилга барихаар тус төлөвлөжээ. Дэлхийн зах зээлд бүтээгдэхүүн борлуулах гэрээтэй бөгөөд олборлолтын тусгай зөвшөөрлөлттэй орон нутагт хийгдэх дэд үтцийн болон инженерийн бүхий л зөвшөөрлүүд бэлэн болсон. Үүнээс гадна Чандман уурхай нь сайн шандын төмөр замын өртөөнөөс 130 км-ийн зайд байрлах бөгөөд бүгд найрамдах Хятад ард улсын Эрийн хот руу 210 км яваад бүтээгдэхүүнээ хилийн шандад нийлүүлэх гэх мэт олон давуу талуудтай. Чандман уул төслийн хүрээнд их үтэн байгуулалтын ажил Дорногов аймгийн Дэлгэрэх сумын цагаан хад багт орших Чандман уурхайд эд дундаа өрнөж байна. Тэнд эрчим хүчний шуум суйрлуулах ажил, хуурай болон нойтон баяжуулах үйлдвэрийн барилга угсралтын ажил амжилттай явагдсаар байна. Цагт 400 тонн төмрийн хөдрийг бутлах, хуураас орон зор ялгах Трио үйлдвэрийн барилга угсралтын ажил 2016 оны 10 сард ашиглалтанд орж, хуурай аргаар баяжуулагдсан бүтээгдэхүүн гарч эхэлх юм. Мөн хуурай үйлдвэрээс бутлагдсан гарч ирсэн хөдөр, бусад хөдрийн биетүүдийг нойтон соронзонд хөвөлөн баяжуулах үйлдвэр төлөвлөгөө ёсороо 2017 оны 2 дугаар улиралд ашиглалтанд орно. Энэхүү үйлдвэр нь жилдээ 1.2 сая тонн хөдөр боловсруулна. Засаг Чандман Майнс компани Хинтээ аймгийн Бор өндөр, Дархан сум, Дорногов аймгийн Их хит, Алтан ширээ, Дэлгэрэх сумдуудын нутгаар нийт 147 км урттай 110 кW-ийн цахилгаан дамжуулах шугамын ажил хийх зөвшөөрлийг авч 100% өөрийн хөрөнгөөр энэ оны 8 сараас ажиллаа эхлэн амжилттай явуулж байна. Засаг Чандман Майнс компани ээлж бүтээн байгуулалтын ажил бидний ард харагдаж байна. За тус компани 2016 оны 8 дугаар сараас эхлээд Хинтээ аймгийн Бор өндөр сумаас Дорногов аймгийн Дэлгэрэх сум хүртэлх 147 км цахилгаан дамжуулах агаарын шугам угсралтын ажлыг эхлүүлсэн юм а. За ингээд үзэгч та бүхэнд бас дэлгэрэнгүй мэдээллийг өгье. За дэлгэрэнгүй мэдээллийг өгөхөөр Засаг Чандман Майнс компани инженер мөнх хоёрыг та бүхэндээ уулзуулж байна. За өнөөдөр бас ажлын явц хэдэн хувьтай явж байна? Төслийн ер нь бас явцын талаар манай үзэгчтэй хуваалцахгүй юу? Засаг Чандман Майнс компани Дорногов аймгийн Дэлгэрэх сумд орших Чандман уурхай цахилгаан дамжуулах агаарын шугамын 110 кВт-ийн шугамын ажил одоо үргэлжилж байна. За энэ мань болохоор тулгуурын газар шорооны ажил үндсэндээ 100% явж дууслаа. Анкрын фундаментын нөхний ажил одоо хамгийн төгсгөлийнхаа фундаментыг одоо гаргаж ийн үднээр. Бид нар бол яг одоо Хинтээ аймгийн Бор өндөр сум дээр ирчихсэн байгаа. Тэгээ яг энэ ч одоо ямар ажил өрнөж байгаа вэ? Энд болохоор одоо энэ Хинтээ аймгийн Бор өндөр сумаас манай 110 кВт-ийн гаргалгаа энэ чинь эхэлж байгаа энэ чинээс. Тэгээ энэ чинээс Дэлгэрэх сум руу явах 147 км агаарын шугам явах. Тэгээ энэ одоо хамгийн төгсгөлийн анкер тавьжаад уг л нэгэн фундаментны ажил явагдаж байна. Одоо тулгуур болон анкерын фундаментны бүх ажил, газар шорооны ажил дээр 11 сарын ихээр бүгд дуусна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Төлөвлөгөө дараагийн хугацаа цаг хугацаанд бүгд багтчихсан амжилттай үргэлжилж байна юм. Түрүүн бид Хинтээ аймгийн Бор өндөр сумд байсан бол одоо энэ удаад бид Дорногов аймгийн Дэлгэрэх сумын 147 км газрын хамгийн төгсгөлийн анх бол уугл 12 дээр ирсэн байж байна. Уугл 12-аас завсрын тулгуурын эхний тулгуур босоо явж байна. Цаашаа манай тулгуурын баригад дараагийнхаа тулгуурыг босгоод ер цаашаа үргэлжлээ явж байна. Засаг Чандман Майнс компани Чандман уурхайн ашиглалтын талбайгаас нийт 300 гаруй болж, тахилгын байгууламж зэрэг эртний түүхэн олдрууд олдсон.
Засаг Шангман Майнс компани одоо ашиглалтын талбай болох тухайн талбай дээр бид өхөн 2003-аас 2012 он 13 он хүртэл бол одоо 8 удаагийн хэрийн судалгааны ажил хийж тухайн дурсгалуудыг бол илрүүлэн олохоос ахуулаад алтан судалж талбай чөлөөлөх хүртэлх бүх үйл ажиллагааг бол гүйцэтгэсэн. Засаг Чандман Майнс компани нийгмийн хариуцлагын хүрээндээ нийт 700 гаруй сая төгрөгийг зарцуулж, шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэн, шинжлэх ухааны техникийн их сургуулийн эрдэмтэн, судлаач, оюутан, ажилчид гээд нийт 300 гаруй хүний хөдөлмөрөөр бүтэн жилийн хугацаанд судалсан юм. Тухайн судалгааны хүрээнд эрдэмтний ажилтан бол 20 орчим, за 300 орчим одоо оюутан одоо туслах ажилтнаар оролцсон. Тэгэхээр энэхүү судалгаа ямархуу цар хэмжээтэй байсан гэдэг нь ойлгомжтой. За судалгааны ажлынхаа хүрээг тодорхойлох, хугацаагаар нь тодорхойлох юм бол бараг бүтэн жил шахам одоо судалгааны ажил хийсэн гэж хэлж болно. Түүний дараа судалгааны ажлын сэргээн сурлах, түүнийг боловсруулах ажил гэхэд бол дахиад 1 жил гэдэг. Тэгэхээр бол үнэхээр том судалгааны ажил бол хийгдсэн. Угалдууруудаа 2014 онд Дорногов аймгийн музейд тавьж, тэнд очсон жуулчид мөн иргэдэд үзэж сонирхох боломжийг нээн өгсөн. Энэ бол Монголын одоо аврагын судалгаанд гарсан хамаан томоохон одоо зохицлын судалгааны нэг бол яхахгүй Засаг Чандман Майнс компани талбайд хийсэн судалгааны ажил болсон. Хийж бүтээсэн зүйлэгтээ бүтээн байгуулалт өрнсөн Чандман уурхайг та бүхэнд товчхон танилцууллаа. Эх орныхаа хөгжил дэвшилт хувь нэмрээ оруулж аваа Засаг Чандман Майнс компани нийт хамт олондоо амжилт хүсье. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Засаг Чандман Майнс